За. Окей. За сайн байцгаана уу? Icon нэмэний үзэгчтэй, уншигчдаа. Намайг Идрод гэдэг. Өнөөдөр би Icon нэмэний англи хэл заадаг бууланд зочин багшаар урагтаад байж байгаадаа баяртай байна. Тэгээд бас миний зүгээс та бүхэндээ олон нийтэд хандсан ийм өнгөө нээлттэй хичээлийг зохион байгуулж байгаадаа бас баяртай байна. Тэгэхээр миний хичээл өнөөдөр 30 гаруй минут үргэлжлэх болно. Сүүлийн 10 минутанд асуулт хариулт авна. Намайг зарим хүмүүс UB comedy гэдгээр мэддэг баг. Тэгэхээр stand up comedy гэдэг одоо хошуу урлагийн нэг төрлийг Монголд хөгжүүлээд явж байгаа залуусын нэг байгаа. Үүний хажуугаар дуртай нэгэн ажил маань бол англи хэлийг заах байдаг. Яг үнэндээ бол би нисхийн инженер мэрэгчлээ англи хэлний яг бакалавр хамгаалсан бол багш биш. Гэхдээ сүүлийн 2 жил гаруй хугацаанд англи хэл идэвхтэй зааж байна. Тэгээд энэ хугацаанд нэлээд хэдэн шинэлэг хөтөлбөрүүдийг боловсруулж залуучуудаа зааж эхлээд байгаа. Тэгээд үүний амжилттай явж байгаа нэг жишээ маань бол Монголын Оюун ухааны академи Хатанбаатар багштай хамтран боловсруулсан. Бид хоёрын нэг сүүлийн за бараг 3 жилийн хөтөлбөр гэж хэлж болно. Ийм хөтөлбөрийн маань талаар та бүхэн бас сонссон баг. Тэгэхээр үг цээжлэх техник хүмүүсийг хамгийн их шантраадаг энэ үг цээжлэх гэдэг асуудал дээр бүгдээрээ өнөөдөр жоохон төвлөрч хичээлээ явуулъя гэсэн бодолтой байна. Мөн үүнээс гадна англи хэлийг сурахад гардаг бас бусад асуудлууд байдаг шүү дээ. Одоо яриа, сонсгол гэх мэт энэ тал дээр яах вэ гэдээ ер нь нэлээд том зургаар нь бүгдээрээ хичээлээ явуулж үздэгэ. За хүн болвол англи хэлийг 17 нас хүртлээр унган хэлээ марталгүйгээр одоо унган юм шиг устгас гэж ярьдаг тийм хэмжээнд сурдаг. 12-оос доош насны хүүхдүүд бол унган хэлшгээ англи хэлийг сурдаг боловч төрөл хэлээ мартах бас нэлээд рисктэй байдаг. Миний хувьд бол 17 наснаас эхэлж англи хэлийг идэвхтэй сурж эхэлсэн. Үүнээс өмнө бол яг дунд сургуулийн хэмжээний одоо to be энтертэйгэл төгссөн ийм сурагч байсан. За тийм болохоор ер нь бол би англи хэлийг нэлээд зовж сурсан гэж хэлдэг. 17-оос хойш насны англи хэл сурж байгаа бүхэл хүмүүс ер нь бол англи хэлийг зовж сурах бах, яг гадаад тоглож байгаа сурчихгүй. Тийм учраас энэ зовлонг ингээд туулаад сурсныхаа хувьд та бүхэнд ямар бэрхшээлүүдийг яаж давах вэ гэдэг талаар ярья. За өөрийгөө дахиад баг зэрэг танилцуулахад миний хувьд Америк нэгдсэн улсын Канзас мужид байдаг University of Kansas буюу Канзасын их сургууль гэдэг сургуулийг 5 жил aerospace буюу нисэх сансрын инженер гэдэг мэргэжлэр суралцж төгссөн байгаа. Үүнээс гадна бас 1 жилийг Калифорни мужид амьдарч өнгөрүүлсэн. Тэгэхээр 6 жил гаруй хугацаанд Америк нэгдсэн улсад амьдарч сурч исэн ийм хүн байгаа. За үүнээс гадна бас нэлээд англи хэлний түлхүүр мэдлэг шаарддаг бас нисхийн салбарт 3 жил ажилласан. Мят компанид агаар үйлгийн засвар үйлчлэгийн газар ажиллаж байсан ийм инженер хүн байгаа. Тэгэхээр бас та бүхэнд миний заах гэж байгаа зүйлүүд нэлээд жоохон инженерийн сэтгэлгээтэй юмнууд хүрэх байх гэж бодож байна. За англи хэл сурахын хамгийн хэцүү юм нь юу байдаг вэ? Ер нь би хэдчнээ удаан сурах болоо. Яаж би хамгийн урт хугацаанд сурах вэ гэх мэт олон асуултууд байдаг. За тэгэхээр юуны өмнө та бүхэнд зориулаад хэдэн тоонуудыг шууд хэлье гэж бодож байна. За англи хэл би хизээс сурах вэ? Хизээ би яг англиар ярьдаг болох вэ? Хизээ ахиж би тойл бичиг харддаг болох вэ гэдэг асуултанд хариулъя. 2 жил. Ер нь бол би сурагч нартай хэлдэг 2 жилийн одоо урт хугацааны марафон гүйлтэд та бүхэн өнөөдөр гарч байгаа шүү. Тийм учраас нэлээд холын тийм хараатаагаар англи хэл сурч эхлэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Маш олон хүмүүс болохоор одоо англи хэлний эрчимжүүлсэн курст явбал нэг 3 сарын дотор 6 сарын дотор англи хэлийг сурчна гэж боддог. Энэ курсууд бол зөвхөн хүнийг нэг тийм шаварт зоогдсон тэр хэцүү үеэс нь гаргахад тусалдаг болохоос биш яг хэлийг эзэмшихэд бол хамгийн багадаа 2 жилийн марафон гүйлтэнд гарч байна гэж бодоорой. Тэгэхээр үүнтэй холбоотой хэл сурах бусад зөвлөгөөнүүдийг би цааш өгөх болно. За хэлний үгийн тоо хэдэн үг би юу мэддэг байх хэвээр ингэж асуудаг.
За Улаанбаатарт амьдардаг интернет хэрэглэдэг хүмүүс бол ойролцоогоор мянган үгийг боловсролын төвшин үл хамааран ажил мэргэжил үл хамааран мэдчихэдэг. Одоо жишээ нь Facebook дээр тэгдэг шүү дээ. Өө би чам руу friend request явуулсан шүү. Чи яагаад confirm хийхгүй байгаа юм бэ? Алуу миний постн дээр нэг статус бичээд доор намайг tag хийгээд хартлан share like гэд ингэ ярьдаг тийм үү? Эсвэл хааж утсан гэсэн Central Tower-ын reception энэ төр ярьдаг те. Энэ мэтэр Улаанбаатарт амьдарч байгаа интернет хэрэглэж байгаа хүмүүс бол нэг мянган үгийг бол мэдж байгаа. За хаанч амиа аваад хаанч аялаад зугаалаад эсвэл бүр боли нэг газар очиод бүр харалцлаа гэж бодъё. Тэгэхэд нэг тэ засвар масвар хийгээд ингээд амиа аваад явдаг хэмжээнд бид нар амиа харгалж явах гэж ярьдаг те. Энэ хэмжээний англи хэлний мэдлэг бол 3000 үгтэй байхыг шаарддаг. А мөн үйл үгийн тоон 300 үйл үгтэй байвал хаанч амиа харгалаад явж болно гэсэн үг. Ер нь бол хүний амьдралын наануу цаануу жижиг сажиг зүйлүүд одоо үйлдэлүүд нэг 300 үйл үгэн дотор л эргэлддэг гэж ойлгож байна. Тэгэхээр бүгдээрээ хаанч амиа аргалаад явахын тулд ядаж 2000 үг нэмээд сурчих хэрэгтэй гэж тооцоолж болно. За энэ үднээс та бүхэн сонссон баг Хатанбаатар огш бүтээрийн сургалт 400 үйл үгийг 5 өдөрт цээжлүүлэх сургалт зохион байгуулдаг. Энэ 400 гэдэг тоог бас зүгээр сонгоогүй. Яасан бэ гэхээр ер нь хэл сурж байгаа хүмүүсийг би зөвлөдөг хамгийн гол зүйл маань болохоор төрүүлж үйл өгүүдийг түүгээ цээжилчихээ. Хэдэн мянган үг цээжлээд битгий зовоо. За яг энэ одоо алдааг бол би өөрөө гаргасан. Би Америкт байхдаа 2 дугаар курсээ төгсөөд яг дотор байрныхаа одоо ширээг цэвэрлж хагаад цээжилсэн бараг 4000 гаруй картыг нэг 100 ингээд эргүүлээд харж ирсэн сандын хогийн савар үеихээс өмнө. Тэгээ ингээд харж байгаа хэвчээ би нэг зүйлийг ойлгосон. Миний энэ зовоо цээжлээд исэн тэр олон мянган үг чинь ерөөсөө нэг хэдэн үйл үгнээс үүсэлтэй юм биш үү гэд тэ. За монгол хэлэн дээр ч гэсэн адилхан байдаг шүү дээ. Одоо харах гэдэг үг байна. Харах гэдэг үг тэ. Хараад сууж байгаа ажилтаа үнийг харуул гэдэг. Зүв бурууг ялгаж харддаг үнийг харалган хүн гэдэг. Ман татчихаар харагдац муу болдог. Чи өөдөөс харж чинь харц чинь ямар гоё юм бэ гэж ярьдаг тэ. Шил зүүчлээ хараа чинь муудчлаа гэд. Тэгэхээр бид нар харах гэдэг ганц үйл үгийг мэдчих бусад тэр үйл өгүүдийг нэлээд өндөр магадaltaй тааж болно гэсэн үг. Тэгэхээр маш олон сурагчид маань болохоор баг словарны бүх 10-20 мянган үгийг цээжилчээд очиод нэг сайхан ярих юм шиг боддог боловч үнэндээ гадаадд очиод хэл сурна гэдэг бол зогсолтгүй хэдэн жилийн татаа тунгаа тоглолт байдаг. Тэгэхээр та бүхэн үгийг би яаж зөв таах вэ гэж бодох нь үгийг би яаж бүгдийн цээжлэх вэ гэхээс илүү чухал асуулт болно гэсэн үг. Тийм учраас үйл үг цээжлэрээ. Тэгэхээр боли дунджаар бодъё л да нэг үйл үгний арталт 5 үг байдгаа гэж бодъё. Тэмдэг нэр үг холилдоод тийм. Тэгэхээр та бүхэн 400 үйл үг цээжилчих юм бол 5-аар үрчээ 2000 үг байгааз та ушээ давнаа 1000 үг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр 3000 үг болж байгаа үстэй тийм. Тэгэхээр ер нь 3000 үгтэй байхад хааж окей гэсэн үг. За тэгвэл би бакалаврын зэрэг хамгаалмаар байна. Цаашаа явмаар байна гэж. За нэлээд олон судалгаа би уншиж байсан. Миний ч бас яг нэг баримжаагаар бол зүг баха гэж боддог зүйл нь хүн 100000 үгийн баялагтай болсон байхад ямар ч мэрэгчлэр бакалаврын зэрэг хамгаалах хэрэгтэй болдог. Тэгэхээр та бүхэн за 3000 үгээ цээжлээ. Цаашаа 7000 үг байгаа юм байна. Тэрийг яаж цээжлэх вэ гэж бодож байна. За мэдээж дахиад үйл үгнүүд сурах хэрэгтэй. Дээрэс нь англи хэлэнд ер нь бол нэг тийм root words гэж ярьдаг үндэс болсон бусад үгнүүдийнхаа үндэс болсон үгүүд гэж байдаг. Тэгэхээр та бүхэн нэг 3000 орчим шинэ үгийг яг зөв үгээр түүгээ цээжилж чадах юм бол тэрнээс үүсэлтэй цаана 2-3 үг байж идэг. Тэгэхээр нөгөө 7000 үг чинь 5 тэгээд ороод ирнэ гэсэн үг. За ингээд тооцоолоход бүгдээрээ ер нь бол яг ба бэгүү хичээж байгаа цээжлэх ёстой үгийн тоо бол нэг 2500-аас 3500 үгийг бид нэр ер нь цээжилж байж англи хэлийг ер нь сурах юм байна гэж ойлгож байна. За хамгийн том Оксфордын одоо словар гэхэд нийтдээ 150,000 үгтэй байдаг. Харвардын одоо их сургуулийн одоо утга зохиолын ангийн сурагч гэвэл нэг 100,000 гаруй үгээр бол харьцаж хүнтэй чаддаг ийм гэсэн үг. За англи хэл маань өөрөө бол яг шинжлэх ухааны нарийн бүх үгээ оруулаад нийтдээ бараг сая үгтэй ийм баялаг хэл гэж ярьдаг. За тэгэхээр ер нь бол бидний зорилго юу вэ гэхээр нэг 100000 үгэнд хүрчээ. 100000 үгтэй хүн бол ямар ч багшийн зааварчилгаагүй өөрсдийгөө зүгээр амьдрал дээрээ хөгжүүлээд явах хэмжээний мундаг чадвартай болсон байдаг. За англи хэлээр яриад нэг 10 жил болсон хүн бол нэг гадаад хүн бол нэг 20-с 30,000 үгийн баялагтай сайхан хэрэглээд ярьж чаддаг гэсэн ийм баримж байгаа. За дараагийн тоо. Тэгвэл хэдүүлээ хэр урт хугацаанд одоо яриа маань гоё болох юм бэ гэдэг юм ба. За энэ дээр бол дахиад ер нь бол 2 жил болно. За ярианы тал дээр хэдүүлээ одоо хамтдаа суралцгаая. За маш олон хүмүүсийн гаргадаг алдаа бол ялангуяа гадны хүмүүсийн гаргадаг алдаа бол
ярихдаа хурдан ярих гэдэг. За энэ бол хамгийн том алдаа. Та бүхэн яг барууны орнуудаар яваад ялангуяа Америкт ингээд очих юм бол хүн боловсралтай байх тусмаа удаан паузтай ярьж эхэлдэг. Одоо ингээд Обама ерөнхийлөгч яриаг та бүхэн хардаг шүү дээ, тэ. In the United States of America, a social justice гэдэг ингээд үгээ аюу зөөж ярьдаг, тэ. Тэгэхээр та бүхэн мэдлэгтэй тусмаа удаан ярьдаг л гэж бодох хэрэгтэй. Маш олон анхлан суралцж байгаа хүмүүс маань хурдан ярих гэж яарад тэрэндээ алдаад тэр алдаандаа бантаад ингээд за дахиж өстой ярихгүйгээд өөрөө өөрийгөө хичээгээд байдаг. Тим юм ерөөсөө байж болохгүй. Аль болох та бүхэн одоо Монголоос ирсэн гэдээ өөрийгөө танилцуулж байгаа бол okay, so I am from Mongolia. It is located in Central Asia. Our neighbors are China and Russia. I graduated in middle school in Mongolia. Нэг иймэрхүү темптэй удаан ярихад бол хийн ч өөрөө чи ямар удаан ярьдیں гэж бодохгүй. За энэ сэтгэл зүгээ та бүхэн сайн анхаараарай гэж хүсье. За дараагийн зүйл маань болохоор манайхан бас нэг гаргадаг алдаа нь юу вэ гэхээр англи хэлээр яг Америк Холливуд акценттай ярих тусмаа сайн гэж боддог. Энэ тийм биш. Ялангуяа одоо Америк бол олон үндэстний орн. Ер нь Европ ч гэсэн тэр чигээр олон үндэстний тип болоод байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр олон үндэстний хэл аялахыг хүмүүс айгүй нормалны гой зүйл гэж хүлээж авдаг. Жог хатуу хэлэхтэй байж болно шүү дээ, тэ. За this radio is my most favorite equipment I use to study English. За иймэрхүү хатуу хэлэхтэй байлаа гэд чамайг хинч шоолохгүй. Тэгэхээр хүн орон орныхаа акцентээр уг нь бол бахархалтай байх хэрэгтэй. Одоо дөнгөж сая Black Panther гэдэг кино гарлаа шүү дээ, тийм. Marvel-ийн шинэ кино. Энэ дээр бол яг л өмнөд Африкийн акцентээр бүх одууд нь ярьж байгаа үстэй, тийм. Энэ бол гой зүйл. Тийм болохоор акценттай байхаас бити санаа зовоорой. Дээрэс нь хамгийн одоо хэцүү зүйл яг англи хэлний яриаг сайжруулахад хамгийн хэцүү зүйл нь интонац буюу үгийн өргөлт гэдэг юм байдаг. За энэ дээр л ёстой анхаарах хэрэгтэй. За харамсалтай нь яг үгийн өргөлт хаана яаж өргөхгүй гэдэг дүрэн бол ерөөсөй байдгүй. Энийг өстө үг нэг мөрчлөн сурхаас өөр аргагүй болдог. За англи хэл бол өргөлттэй хэл. Монгол хэл бол монотон хэл буюу ямар ч өргөлтгүй ярьж болдог хэл. Ер нь өргөлтгүй хэл. За одоо жишээ нь би монголоор ярьж үзүүл хэл та тийм. За монголоор бол тэгдэг шүү дээ ер нь. За одоо Монгол улсад өнөөдөр эдийн засгийн байдал бас нэлээд таагүй бас жил боллоо. Гэхдээ ер нь бол манай бас уулуурхай бүтээгдэхүүнүүдийн одоо экспорт их сайхан нэмэгдээд эдийн засаг бол энэ жил сайжрах өнгөстэй байна. За иймэрхүү яриа бол телевиз дээр их гардаг шүү дээ, тийм. За энэ бол манайхны өргөлтгүй ярьж байгаа яриа. За англи хэлэн дээр бол бүх юм өргөлттэй. Бүр hello how are you-гаас эхлээд өргөлттэй. За манайхан болохоор how are you болохоор яг монгол шиг сайн байна уу гэж байгаа юм шиг how are you гэж хэлээд байдаг. Яг үнэндээ англиар унган ярьдаг хүмүүсийн чихэн тэр how are гэдгээ нэх гоё тийм Америк юм шиг or гэж хэлхийг сонсдгоо хаана өргөөд тэр өргөлтийг л сонсхийг хичээж идэг. Тэ? Тэгэхээр бол англичууд бол how are you гэхгүй how are you гэж мэдэлдэг. Холоос мэдэлж байхдаа how are you? I'm fine, thank you. Гэт энэ өргөлтүүдэд зөв авах юм бол хамгийн зөв яриа болдог. За одоо жишээ нь хамгийн хэцүү үгнүүдийн нэг те би энийг сандын яг оюутан байхдаа залгаж ирсэн. Нэг нислэгийнхаа мэдээллийг авах гээд airline компани утас руу залгаад үндэслэгийн мэдээллийг авъя гэдэг нь автомат систем байсан л та. Itinerary гэдэг үгийг хэлээчээ гэдгсэн систем тэ. Би өчнөө янзаар хэлээд нөгөө систем нь ойлгохгүйсэн. Гэхдээ яг нэг удаа зөв хэлж таарсан л та. Itinerary гэд. За энэ үг жишээ нь яг тэр rary гэдгээ нэг ир үсгээ нэг гой зөөлхөн хэлэхтэй биш. Itinerary гэдэг тэр зөв газараа өргөхтэй байдаг. Тэгэхээр та бүхэн кино үзэхдээ гадаадуудтай харьцахдаа хамгийн гол нь ямар үгэн дээр хаана өргөд байна вэ гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ алдааг би одоо хүртэл гаргадаг. Би дөнгөж сайхан нэг үгийг их алдаж хэлсэн. За юмны оройн дээд оргил гэдэг утгатай epitome гэдэг үг байна. Энэ үгийг би сайхан нэг найзтайгаа ярьж байхдаа epitome гэд буруу хэлсэн байхгүй тий. Энэ би үгийн зөв мэдээд байгаа мөртлөө зөв өргөөгүй гэсэн үг тий. Тэгэхээр энэ үгийг яг зөв хэлэх нь epitome. Epitome. Нөгөөх нь болохоор epitome. Энэ хоёрын хооронд тасар их ялгаа гарна. Тэгэхээр зөвхөн үгийнхаа өргөлтийг буруу хэлснээс болоод гадаадуудад юм ярихаар өөдөөс sorry, excuse me гэд ингээд идэг. Тэгээ энэс нь болохоор бид нар ингээд буруу хэлсэн юм шиг санагдаад тэрнээс нь болоод бид нар өөрсдөө ичээд идэг. За тэгэхээр манайхаа ер нь бол Google дээр үгээ бичээд арталтанд define гэдэг үг бичээд хайх юм бол үг нь гараад ирж байгаа. Тэгээд яаж сонсдог нэг жижиг юм гардаг шүү дээ радионы тий. Тэн дээр нь дараад үгнийхээ өргөлтүүдийг сайн сонсож байгаараа. Энэ бол яг цэвэрхэн ярихын хамгийн гол үндсэн шүү гэж хэлмээр байна. За, окей.
Одоо бүгдээ цаашаа ер нь бас ингэж асуудаг л та. За өнөөдөр би дөрмийн хичээл орохгүй мэдээж. Гэхдээ дөрмөн дээр бол бас нэг зүйлийг асуудаг. Миний дөрм хийзээс ажиллах юм бэ? Яах юм бэ гэд ингэж итгэдэг. За дөрмийн алдаа гаргахыг би бол окей гэж боддог. Ер нь бол хэл сурах процесс өөрөө хэлийг нэг сайхан сурчаад дараа нь ярьдгүү. Одоо та бүхэн жоохон хүүхдүүдийг харж байгаа те. Жоохон хүүхдүүд дув дугаа 3 жил болж ирсэн гів гинтхэн сайхан ярьдгүү штэ. Алдаа л яриад идэг те. Алдаа л яриад идэг. Тэгэхээр ер нь хэл сурах процессыг би нэг тийм цасан өвгөн барьж байгаатай адилхан гэж хэлдэг. Гарт чинь нэг эдийн засгийн эргэлтэнд оруулах хэмжээний жижигхэн сайхан мэдлэг л байх хэрэгтэй. Гарт чинь сайхан жижигхэн цасан бөмбөлөг байвал энэ өнхрөх тусмаа томордог тийм үү? Яг энтэй адилхан та маш жижигхэн хэмжээний боли англи хэлний дээр 10 хэдэн 20 хэдэн цагаас нэг 3 цаг дээр л гоё яриа сурчих. Тэгээд нэг 300 үйл үгтэй болчих. Тэгээ ушээ та угаасаа 1000 үг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр энийгээрээ сайхан ичгүй ингээ яриа сурчих нь зөв. За дөрмийн хувьд бол мэдээж хамгийн их тулгардаг асуудал нь гэвэл монгол хэл, англи хэл хоёрын хооронд дөрмийн асар ялгаатай хідэн сэдвүүд байдаг. За манай фарус сургалтын төв дээр бол ер нь бол дөрмийг зөвхөн 2 сард аюу багцлаад тийм жижигхэн гол хэсгүүдийн л заадаг. Энэ нь яагаад бид нар ингэхээр шийдсэн бэ гэхээр ер нь англи хэлний дөрмийг ингээд нэг нэгээр нь заавал бидний үзэж байгаагаар нэг тийм 130-аас 150 ширхэг тусдаа сэдвүүдийг үзчихээж хүн ер нь англи хэлний дөрмийг бүтнээр нь мэддэг болт юм билээ. Тэгэхээр бараг л одоо 150 өдөр сурах юм болоод байна шүү дээ, гэхдээ энэ олон сэдвүүдээс зарим нэг сэдвүүдийн хүн заавал мэдэх шаардлагагүй. Алдсан ч байсан өөрийгөө илэрхийлж болоод нөгөө хүн за алдаатай ярьж ин да гэж бодсон ч гэсэн ойлгож болоод идэг. Тэгэхээр заавал тийм жижиг сажиг детальны граммаруудыг одоо дөрмийн хичээлүүдийг үзэж байхаар миний санал болгодог зүйл нь болохоор англи хэл монгол хэлний асар ялгаатай том хэдхэн сэдвүүдийгээ түүгээ үзчихээ гэдэг. Үүний одоо жишээ нэг сэдв бол passive гэх сэдв байдаг. Айгүй хэцүү сэдв. За энэ сэдв одоо яагаад монгол хэлнээс ялгаатай юм бэ гэхээр монголчууд бол юмыг дандаа би гэд хүн талаас ярьдаг. Би энэ ширээг арчсан, би энэ усыг авсан, би энэ сандлыг зассан гэд. Энэ сандал надаар засагдсан гэж нөгөө талаас нь барыг ярьдгүү. За монголчууд бол 90% хүн талаасаа 10% объект талаас нь ярьдаг. Гэтэл англи хэлний нэг асар онцлогтой ялгаатай зүйл нь гэхээр юмыг хүн талаасаа 50%, объект талаасаа 50% яриад байдаг. За тэгэхээр англичууд бол ер нь нормалны ингэж ярьдаг гэсэн үг. Энэ ширээ надаар угаагдаад, энэ юм надаар авагдаад, энэ сандал надаар засагдчихлаа гэж яриад байдаг. Энэ бидний толгойг маш их эргүүлээд байдаг тийм. Энэ митинг яг тийм эрс ялгаатай цөөхөн хідэн дөрмийн хичээлүүдийг багш нараасаа та бүхэн цаашдаа яг түүж суралцаарай гэж санал болгож зөвлөмөр байна. За одоо тэгвэл үг зээжлэхийн хувьд за бүгд нэг цагаарч тий. За үг зээжлэхийн хувьд за энэ бол бас нэлээд олон өдрийн хичээл болдог. За үг зээжлэх аргууд бол мэдээж бас тийм айхтар ингээд орчин үеийн технологиор гаргаад ирсэн юм бол бас биш. Хүн төрөлхтний олон мянган жилийн турш хэрэгжилж ирсэн арга байдаг. За Монголын оюун ухааны академи Хатанбаатар багш маань одоо заадаг арга бол мнемотехникийн арга буюу бүр 2000 гаруй жилийн өмнө грекийн философиуд одоо олон цагийн том илтгэл тавихтай хэрэгэлдэг байсан ийм арга байгаа. Энэ нь болохоор зураглалын оюуны зураглал хийх арга гэж байна. За энэ аргын талаар ер нь яагаад энэ арга тийм үг зээжлэх хүчтэй арга юм бэ? Яагаад энэ аргын талаар та бүхэн өөрсдөө сайн судлах хэрэгтэй вэ гэдэг талаар хэлье. За компьютераар зөвлөвөл хүний тархи бол юмыг хадгалахдаа зөвхөн зураг юм уу видео файлаар хадгалдаг гэсэн үг. Та нар Word дээр юм шивээд хичнээн шивээд хадгаллаа гэхэд тархи чинь энийг хадгалахгүй. Заавал зургаар хадгалдаг. Одоо би та бүхэнд зүгээр энгийн жишээ харуулъя л да. Би танарт нэг үг хэлье. Ээж гэдэг үг. Ээж гэдэг үг. Та нарын ихэнх нь магадгүй ээжийнхээ царайг, ээжийнхээ бараг тэр дүрсийг 3D-гээр нь эсвэл ээжийнхээ үйл хөдлөлийг видео хэлбэрээр юм шиг та бүхэн төсөөлсөн баг. Нэгэн ч магадгүй та нар яг Word файл дээр ээж гэд бичсэн байна гэдэг текст дотор баг төсөөлөг байх гэж бодож байна. Тэр хүн юмыг санахдаа дандаа зураг харагдаж байгаа энэ байдал сценараар төсөөлж юмыг мартчихгүй цээжилдэг. За та бүхэн одоо ингээд тэг хөгшин настаа болчоод ингээд залуу насаа дурсаад ингээд бодоход магадгүй хизээч та нарын толгойд ингээд бичсэн эсээ бол дурсагдахгүй. Дандаа л юм кино зураг авсан юм шиг юм видео юм шиг үзэж байгаа юм шигээр та бүхэнд ой санамжинд ч орж ирнэ. Тэгэхээр үг цээжлэх хамгийн хүчтэй арга бол оюуны зураг хийх арга гэж байгаа. Энэ нь маш товчхондоо яадаг вэ гэхээр та тухайн үгэн дээр дөрүүлсэн энэ үгний талаарх маш хүчтэй төсөөллийг боддог. Маш хүчтэй төсөөллийг боддог. Одоо юу гэдэг чинь та бүхэн зүгээр нэг морь байна гэд бодохын оронд амар талавчтай ингээд тэнгэрийн одоо
тэнгэрийн хүлэг шиг ингээд хан гарттай ирлий зулцсан юм далавчтай морь цаашаа ингээд нисээд явж яана гэд бодож байгаа. Энэ морийг энэ ч өстой тэнгэрийн өстой тэр хормостын морь байна шүү дээ. Ирлиз морь байна. Энийг тавиад явуулъя гэд явуулж байгаа юм шиг. Хизэж байхгүй л те. Одоо үлгэрийн үүлэн бор морь шиг гэсэн үг шүү дээ те. Тэр шиг юм фантастик юм бодох хэрэгтэй те. За энэ үг бол релиз гэдэг үг те. Релиз. Яг сайн ингээд монгол хэлтэй наалдуулаад хэлэхээр релиз, ирлиз гэдэг үг байгаа зү те. Тэ ирлиз морь шүү дээ. Энд чинь хан гард ирлиз морь байна. Болохгүй шүү наадаа тавиад явуулаарай гэж явуулж байгаа тийм. Тэгэхээр релиз гэдэг маань ер нь бол юмыг тавиад суллаад явуулах гэсэн үг тийм. За энэ жоохон комплекс гэхдээ хүн болгоно наа чи болохгүй юм шүү. Ганц хоёр үгэн дээр л болд юм шүү гэж санагддаг баг. Гэхдээ яг хүн өөртөө дадалс болгохын тулд хүнд ер нь бол нэг багада 4 өдөр. За бүр хамгийн багада 3 өдрийн яг ингээд багштай ажиллах ийм ажиллагаа бол шаардлагдаг. Гэхдээ мэдээж өөрөө маш сайн ингээд учраа болоо сурдаг сурагч нар бол өөрөө энэ аргаар үгийг цээжлэх бүрэн боломжтой. За ийм юу байгаа. Тэгэхээр та бүхэн нэг л зүйлийг сайн бодох хэрэгтэй. Ер нь үгийг цээжлэхийн тулд би ямар ч үгний талаар бүр толгой дотор кино бодож байгаа юм шиг нэг 5 секунд 10 секундын кино бодож байгаа юм шиг тийм өнгөтэй хүчтэй дүрслэлийг бий болгож чадах хэрэгтэй гэж бодож явах хэрэгтэй. Харамсалтай нь энэ яагаад хүмүүст хэцүү тусдаг вэ гэдэг нэг асуудал байдаг. Энийг бас ингээд багшийн зааварчилгаатай хөгжүүлвэл маш хурдан хөгжүүлэх боломжтой. Нэг харамсалтай зүйл нь юу гэхээр за манай бидний 10 жилдээ үзэжсэн, их сургуультай үзэжсэн, бас ажил амьдрал дээр хийж байгаа бүх үйлдэл, бүх одоо энэ тархинд ирж байгаа ачаалал дандаа юмыг фантазлахгүй ер нь бодит амьдралтай харьцдаг. Дандаа тоо, нотол тэ юмыг анализ хий олон жагсаалттай харьц, тоо баримттай харьц, логиктой бай, бодит ертөнцийг яг зур, тэ. Тэгэхээр бидний сүүлийн ингээд 10 20 жил хийж ирсэн бүх юм маань дандаа бодит ертөнц яг жинхэнэ одоо фантаз шаарддаггүй юмтай их ажилтсан байдаг. Тийм учраас яг хүний нөгөө фантазийг хариуцдаг энэ баруун тарих маань маш хөгжил муутай. За хөгжсөн байдаг л та гэхдээ дадал муутай байдаг. За тийм болохоор юмыг гів гинтхэн фантазлаад үгэн дээр янз бүрийн ингээд гоё ингээд юм бодолтой гэхээр хүмүүс их хашраад ингээд цаа багшаа би ямар морь бодох вэ гэд ингээд суучдаг тий. За ийм асуудал гардаг. Тэгэхээр та бүхэн энэ дээр яг хуу техникийг нь бол маш нарийн бас нэлээд 2 3 өдрийн хичээлээр яана л та өөртөө дадлал болгоно л та. Гэхдээ та бүхний зүгээр үг цээжлэхт өөрийгөө эртгэн бэлтэж бай гэвэл аль болох тийм фантастай бүр нэг жоохон хүүхдүүдийн үздэг шиг юмыг хүртэл үзэж явах хэрэгтэй. Ер нь бол би шавнартаа бас хэлдэг. Та бүхэн тий одоо энэ Marvel-ийн одоо супер баатруудтай кинонууд сайн үзчихээ. Ийм ирээдүйн талаар ийм шинэ технологитой гарн дээрээ товч дарахад хинчээн хүн гараад ирдэг юм бодит ертөнцийн байхгүй юмнуудын талаар их үзэж бай. Дээрээс нь өөрийнхөө сэтгэлийг хөдөлгсөн тийм бодит ертөнцийн байдгүй үйлдэлүүд гардаг юм фантазтай хүүхэлдэйн кинонууд сайн үзчихээ гэж хэлдэг. Одоо жоохон хүүхдүүдийг харах юм бол жоохон хүүхдүүдийн тарих бол юмыг бодит ертөнцөөс гэхээс илүү фантазаар хүлээж авдаг шүү дээ. Одоо та бүхэн Baby TV-г үзэж байхад бол тий тэгдэг шүү дээ. Тэгээд ингээд яс мэлхий явж байхад дээр нь банан гараас уучиж байгаа байхгүй тий. Hi, I am banana гэдэг ч аахгүй. Жоохон байж гал orange гарч ирээс сууч. I am orange. Yay, we are fruits. We are friends now гэд найзууд болчихж байгаа. Тэгээд жоохон хүүхд friends найзууд юм байна. Банан, orange хоёрыг найзлуулад найз гэдэг үгийг хүүхд сурч болоод байгаа. Бид нар болохоор яг ингээд ийм бодит биш юмыг төсөөлж чаддгүйгээс болоод хэл сурахад бас нэлээд төвөгтэй байдаг. За ийм ер нь бол үг цээжлэх аргын бол гол хэцүү зүйл нь энэ дээр байдаг. Гэхдээ хүн болгон чадна. Тэрийг бол батлан хэлээ. За үг цээжлэхийн талаар багшаа тоо хэлээч гэдэг маань сурч. За ихэнх хүмүүсээс би асуудаг манай ангид орж иж байгаа сурагчдаас та нар өдөрт хамгийн ихтэй хэдэн үг цээжилж үзсэн бэ гэхэд ер нь 50-аас дээш тоо хэлдэггүй. За та бүхэнд нэг стандарт тоо өгөхөд ер нь бол өдөрт 100-аас 150 үг цээжлэх бол айгүй нормалны 1 цагийн дотор цээжлэх боломжтой зүйл. Энэ дадал сурцыг та бүхэн өөртөө ер нь хамгийн багадаа 3 ер нь маань сургалт бол 5 өдөр байдаг. Баталгаатай байхын тулд 3 өдрийн дотор ийм дадлыг өөртөө сайн хичээх юм бол суулгаж чаднаа гэдгийг бол хэлье. Тэгэхээр хэдүүлээ яах нь өдөрт 100 үг цээжлээд байна. Биднэрт одоо нэг 3000 үг хэрэгтэй гэдэг чинь болий 30 өдөр. Нэг сарын дотор бид нар англиар маш сайн ярих хэмжээний том үгийн санг өөртөө тогтоож авч чаднаа гэсэн үг. Тэгэхээр өөртөө итгэлтэй байгаарай гэж хэлмээр байна. За, ер нь манай цаг жоохон хоошоо болж ах шиг байна те. Тий, хичээл хадгалагдах уу гэж асуусан байна. За, энэ хичээлийг хадгалнаа гэж байна. Тэгээд манай Icon-ийн бас
гоё форматаар хадгалаад олон хүнд хүрэх байхаа гэж бодож байна. Тэгээд та бүхэнд бас хэрэгтэй асуултууд байвал яг одоо энэ лайв дээр асуултууд асуугаараа би хариулахад бэлэн байна. За хэл сурахын хамгийн хэцүү зүйл нь юу вэ гэдэг ганц асуултанд хариулъя. За хэл сурахын хамгийн хэцүү зүйл нь бүгд ойлголоо шүү дээ. Хэл сурна гэдэг бол 2 жилийн марафон гүйлт юм аа. Тэгэхээр 2 жилийн дотор хүнд юу эс тохиолдох вэ, тийм үү? Сэтгэлээр унана, амьдралд нь янз бүрийн тохиолдно, санхүүгийн асуудал гарна. Энэ болгонд хүн гол зорилгоосоо байнгын хазааж идэг. За ер нь бол борлуулалтын хичээл дээр бас заадаг энэ маркетингийн мэрэгчтнүүд бол мэдж байгаа бах тийм. Хүнд төрсэн сайхан сэтгэгдэл 2.5-аас 3.5 өдрийн дотор бүрэн алга болдог. Буюу та нар яг одоо энэ видеог үзээд яа хэлээ сурья гэсэн байгаа энэ гоё гал ирмэлцэл тань 2.5-аас 3.5 өдрийн дотор байхгүй болно гэсэн үг. Энэ бол хэл сурахын хамгийн одоо том дайсан гэсэн үг. Тэгэхээр та бүхэн хэлийг урт хугацаанд доктортой сурыг гэж бодож байгаа бол өөртөө энэ ирмэлцэл тэмүүллийг байнга сэргээж явах тэр орчныг өөртөө бүрдүүлэх шаардлагатай гэсэн үг. За би шанартай хэлэхдээ ийм хэдэн аргууд байна. Нилээ хэдэн аргууд байна. Яаж өөрсдөө дандаа цоглог хэл сурыг гэсэн ийм одоо орчинд байх вэ гэж тийм. За мэдээж номер 1 арга нь бол манай Чингис хааны хэрэгэлдэг арга байгаа тийм. Өмнөд зүгт тангад улс байгааг өглөө болгон сануулах гэж гардаг тийм. Яг энтэй адилхан магадгүй гэр орныхон ч юм ойр дотныхон өмнө надаа байнга сануул. Намайг Facebook дээр янз бүрийн 50 болгонд доор нь хөө чи хэлээ сураач гэж бичээд гэж сануулах хэрэгтэй. За хоёр дахь юм нь болохоор хоёр дахь арга нь болохоор та бүхэн дотныхоо өмнөдөө шууд амлах хэрэгтэй. Би тэдэн гэхэд тэдүүг цээжлэн тэдэн гэхэд дүрмэн дээр тийм болно. Тэдэн IELTS-ийн оноо би өгнө. Шууд амлах хэрэгтэй. Тэр хүн нөгөө бандсан нүүрэндээ гэдэг шиг амлчаар хүн бас нөгөө ойр дотныхоо хүний хажууд улалцаад бас хэлээ сурах талаар байнга өөрийгөө юм сэргийг байлгадаг. За дараагийн арга нь болохоор энэ болохоор Америкчууд бас манай их сургуульд багт их хэлдэг байсан. За манай багш хэлдэг байсан. Чи 4 сайтантай найзлуул чи 5 дахь сайт нь болно гэдэг. Яг өөрөөр